За хүүний төгсөл рүүгээ эргээд оръё. За Шлессер Марко гээд 1893 онд. За хүүний төгсгөлийг өнгөцгөнд өгнж болохгүй. За цагааны ноён харах царайны харын хүний ардаас гүгээд гүйцэхгүй. За цагааны хүү болохоор одоо гарах хэд ноён болол зогсоочоо. За энэний зарчим болвол нөгөө өмнө үзчихсэн ноён дашуултаж орохдоо ижилхэн. Цагаан хүүгээ гарах занал үүсгэн. За бас хүүг нь барих занал үүсгээд одоо нэг ээлж олоод авчиж байгаа. А руу сайн үдэл, ноён Б рүү хитэн, ноён Б6. За харын хүү явах юм бол цагааны хүү бэрс гарна. Харын ноён идэх юм бол цагааны ноён хүүг нь барьж иднэ гэсэн зарчмын дагуу бол тэнцээ болж байгаа. За дахиад нөгөө дашуултаж орох байрлал. За ганц ялгаатай тал нь болохоор нөгөө ноён ааш 2 дээр байгаа. За энэ нөхцөл болохоор нөгөө хараас шалаад бэрс гарч чадахгүй. За энэ нөхцөлд болохоор одоо ямар хуу дүр зураг харагдах вэ гэхээр цагааны хүү бэрс гарлаа. Харын ноён болохоор одоо D3 дээр очиод яг бэрс гарах үед А6 шалаад аваад ичиж байгаа. За хэрвээ одоо ийшээ орохгүйгээр нөгөө дашуулдах журмын дагуу ноён D2 гээд орох юм бол одоо цагааны ноён болохоор G1 гээд F1 гээд орчиж байгаа. За энэ нөгөө нэг ноён D2 гэснүүд нь ямар сул талтай вэ гэхээр нөгөө энэ хүүг барих тэр занал нь байхгүй болчихж байгаа. За төгсгөл яаж явагдахыг харъя. А5. За эндээс ноён C4 гээд үндсэн хувилбар. За энэ бол хожигдож байна. За ноён C3 гээд орох юм бол ноён G1 орчиж байгаа. Одоо нөгөө харын ноён идэх занал байхгүй болохоор за одоо C5 гээ барих гээд байна. Тэгэхээр хүү дүрлээ. Орохоор ноён F1 гээ урд нь ороо зогсож байна. За ийм ялгаатай ахны. За дахиад түрүүний зарчмын дагуу одоо хүүгээ явах занал үүсгэлээ. За эд хүйд нь бол ийшээ яваад идчихнэ. За энэ нөхцөл болохоор А5 гэдээ явж байгаа. H4. За цагааны сайн үдэл нь болохоор ноён G6 орох. За тэгээд энэ шугамар яв. За ноён F6 ороод яагаад энэ хүүнүүдийг идж болохгүй байгаа вэ гэхээр одоо ялгаа нь C3 дээр одоо хүү нөгөө очоод D4-ийн ноён болохоор энэ хүний нөгөө квадрат орж чадахгүй тийм нөхцөл байдлыг бол үүсгэж байгаа. C3 сайн үдэл. За эд хүйд нь А4 гээд за А3 гээд нөгөө хүүний квадрат энд дагаад идэг. Тэгтэл хүүн өөрөө ноёндоо садлаад. За ноён G6-гээ бэрс гарах заналтай. Идлээ. Тэгэхээр одоо ноён орчиж байгаа. Одоо болохоор C3 өгсөнсөндөө цагаан болохоор нөгөө нэг ард дуур нь тойроо авчиж байгаа. За тэгээ хоёр талаас зүгээр ноён гүгээд тэгээ тэнцээний төгсгөл рүү орлоо. За одоо ийм байрлалд хараас одоо яаж хамгаалах ёстой вэ гэхээр одоо альч ноён хүүнийхээ урд байсан сайн. За айлхаа хүүний урд байсан ноёнд сайн. За өөрийнхөө хүүний урд ноён байсан сайн гэсэн үг. За энэ болохоор нөгөө нэг тэрэг хүүний ард байх сайн гэд. За харын тэрэг цагааны хүүний ард байх сайн. Цагааны тэрэг өөрийнхөө хүүний ард байх сайн гэд. Тэрнтэй ижилхэн зарчим байгаа. Ноён F4 сайн үдэл. За G3 гэх үед нь дахиад хүүний урд орох үед нь хүүгээрээ блок хийлээ. За эндээс хойш болвол нөгөө заа авах дүрмийн дагуу хамгаалчихаа. H4 гэх үед нь E5 F5 гэх. За харж байгаа бол харын ноён бас нөгөө нэг жоохон зайн давуутайгаа болохоор болж байгаа. Тэгэхгүй ноён E4 F4 дээр байсан болвол за нэг ээлж аваад бол цагаан бол хожиж байгаа. За эндээс ноён E4 гэвэл яаж хожих вэ гэхээр ноён G3 гэж хүүнийхээ урд орчин цагааны ноён. Ухрах үед нь дахиад хүүнийхээ урд орлоо. Ноён G4. За тэгээ холигч жогоод H4 гэж нэг ээлж авлаа. G3 гэнэ. За энэний дараа болохоор цагаан болохоор нөгөө зайн давуутайгаа болохоор одоо нэг ээлжээр бол хожиж байгаа. За хэрвээ H5 төрөх юм бол орлоо. Орох үед нь ороод шахсараагаад энэ хүүг нь аваад ичнэ. За ингээд болвол ингээд 164 165 дугаар байрлалгээд өнөөдрийн 5 хүний төгслөө үзлээ. За энэ нь болохоор 170 хүртэл одоо хүний төгсгөлийн одоо хамгийн чухал 20 байрлалыг үзээд дуусж байгаа. За тэгээд тэр хүртэл болвол ер нь гурвалжин, дэлбэрэх буудал, шахах техник. За тэгээд ташуулдаж орох хоёр занал үүсгэх зэрэг одоо тийм техникүүдийг бол харж байна. За эндээс зай авах дүрэн бол аюу тийм толгой эргүүлсэн одоо хаана дэлбэрдэг буудал байна. Тэрнийг ингээд тойрж явах жишээний.
За эднийг нэгтгээд болвол ингээд нэг бичлэг болгож оруулна. За тэгээ өнөөдрийн бичлэгээ ингээд дуусгая.